Сүүлд бол нэг хожуу үед нэг 17-18 дугаар зууны үед бол манжтай холбоотой үйлсэл тариалан нэвтрээ. За нийт Монголын нутгаар бол 1800 оны сүүлийн үеэр бол ингээд тариалангийн соёл нэлээд хүчтэй нэвтэрч орж байгаа байхгүй. Тэрнээс ч монголчууд ч бол гоцоо байгалийн дээр байгаа бүтээгдэхүүнийг бол хэрэглэж заан өргөрөө хийж малынхан одоо сүв тосоор бол амьдэрдэг тийм ард түмэн учраас нүүдлийн бусад үндэстэнтэй харьцуулах юм бол жишээлбэл хятадд одоо морь тэмээ хоёрыг бол нэг түлхүүр ханзаар тэмдэглэдэг ч юм уу тийм ээ. Ямаа хонь хоёрыг нэг түлхүүр ханзаар тэмдэглэдэг ч юм уу тийм их ялахгүй байгаа шүү дээ. Хожим бол нэлээд мэдээж бол технологи шинжилх ухаан технологи юм хөгжөөд харилцаа нийгэм нь хөгжөөд ирэхээр илүү их ялгцуулж. Гэтэл Монголд бол энэ чинь бүгдөө өөр дахиад дээрээс нь өнгө зүс хэдэн зуун өнгөстэй дахиад дээрээс нь насын ялгадаг. Би харуул таньдаг гэх нэг шүлгэмдөр хүртэл гадаг шүү дээ. Тэг гихмжлэн ингээд энэ нүүд өөрсдийнх нь соёлтой холбоотой энэ үгийн сангийн асуудал байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ оноос нэр үтерс маань хэрэглээний асуудлууд те бол тухайн өөрийнх нь үндэснийх нь гол уугуул үгийн сан болж хувирдаг л да.